Дараагийн мэдээлэл. Иг тайвны гүүрийг Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэл мөргөн унсан осол 6 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Угаслын улмаас ягуун үнний замын хашлаг 3 м орчим сэтэрсэн. За Ослоос хойш 2-7 хоног гаруй хугацаа өнгөрсөн ч засварын ажил өнөөдрөөс эхлэх гэж байгаа юм байна. Сэтэрсэн зайд төмөр хашлагыг анхааруулах наалтаар тогтоосон байна. Одоо ч явган зорчигч иг тайвны гүүрээр зорчход эрсдэлтэй нөхцөлд хിവэр байсаар байгаа юм байна. Ийм төмөр хашааг одоо энэ аюулгүй наалтаар тогтоосон байдалтай байгаамаа. За яг нөхцөл байдлыг сайн тодруулах юм бол ингээд доод хөшөөрөх хэсэгт нь бол ингээд мод хийгээд тогтоосон. Энэ мод сугарах юм бол энэ гүр цаашаа унахад бэлэн буюу иргэдийн хувьд энэгээр зорчиж байгаа иргэдийн хувьд бол ийшээ унахад бэлэн эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Сая бол ингээд юугаа өнөө явж байгаа хүртэл хэцүү л байсан. Яг энийг дайргаал алдсан би бас. Дараа нь ухаанд унах ч юм уу тийм ээ. Олоола энэгээр ч одоо тоглолт хараал ингээл амар олон явна тэгээ шахацалтан ийшээ унж мунах ажил байгаа шүү дээ бас. Гадаа дотоодоос хүн ирсэн ч гэсэн юм сони юм хараад бас муухай шүү дээ тий. Тэгээ эндээс чи ингээд хүүхд ингээд дүшдэг тэгээд бас унчих юм билүү тий. Энэ минь чи аюултай шүү дээ бас. Чи одоо бас Монголын бас биш хотын одоо чи топ гүүрнүүдийн нэг шүү дээ. Энэ минийг одоо янзлмаар л юм аа даа гэнэ. Дугуйтай хүмүүс зөндөө явж байгаа шүү дээ. Тэр бол магадгүй зурж мөрөхөд хэцүү байгаа шүү дээ. Ийшээ унах эрсдэл байгаа гэж харна. Иг тайвны гүүрний явган үнний замаар өдөртөө явган скутер мопедтой 4000 орчим иргэн зорчдог. За гэвч энэ зам нь нарийн улмаас 2-3 иргэн зэрэгтэн зорчих, явган зорчигч мопедтой иргэнтэй зөрөгтөө машин зам руу гарах уу эсвэл хаалтыг наалж алхах уу гэдэг эрсдэлтэй нүр тулж байна. Нийслэлээс гүүрний засварын ажлыг мөрөгсөн жолооч хариуцах ёстой гэдэг тайлбарыг өглөө. Гэвч уг жолооч нь эмнэлэгт биеийн байдал хүн дэмжлүүлж байгаа юм. Ийхүү хин нэгний хариуцлагагүй байдлаас үүдэн иргэд гэмтвэл хэн хариуцлага хүрэх вэ? Өнөөдрийн нөхцөл байдалд хин нэгнийг хүлээх бус аюулгүй байдлыг нэн тэргуунд тавих нь чухал байна.